тэр байсан. Ана юу ухаад байгаа юм бэ? Үгүй ээж. Энэ дээрээс наав хөөрг ачуу. Яах гээд байгаа юм чи? Би тал хийцэн. Хэрэг байна надаа хэрэг байна. Ээж нь аваад дал хийцэн. Яах гэж байгаа юм? Юугаа ухаад байсан байранд байлгал та. Яах гэж тийш авч хийгээд. Энэ утга. Ээж. Энэ заан юу юм уу дамжиж ирсэн юм. Үгүй дамжиж ирэх үү? Үгүй. Ээж. Энэ эмээгийн энэ дамжиж ирсэн олон үед дамжиж ирсэн цогцгөөдсөн ш надад цогцгөөд. Аль нь энэ олон цогцгөө? Байхгүй. Гайгүй энэ хидайгаа явж тавил хэдэн төгрөг хүргэл үү? За байсан байраад. Чи юугаа ухаад байгаа юм? Ав өөрг нь 3 хоног өгчөөч эрэг байна. Хүлээ авалтанд явж хөөргөлөх гээд. Одооны хөлтөд хизээ нэг хөөрөг зөрүүлж ирсэн. Ээ тэрнийг минь өгчөөчтэй. Юу нааднаас юуг нь харамлаад идэх юм дээ тааж тоо. Аавч чи бид хоёрох гэсэн үг юм байгаа үстэй. Хайшаа идэх юм тааж. Та нар мэддэг юм уу? Аавас ч үлдсэн ганц юм байж лээ. Чи гэр орноо цэвэрлэлдээ чи. Гэр орноо цэвэрлээ. За би цэвэрлэх нь юу юм бэ? Ич наача бэргийн ирээ цэвэрлчихнэ үз. Ядаж чи нэг гараа даралтны маа тэр чи. Даралтны юм ээ. Тий. Ямар их даралчих гэсэн юм бэ? Би аль сарын өмнө нэг таблет даралтны авчиж өгөө үстэй танд. Гэхдээ тэр чин одоо уугаал дуусчихгүй юу да. Оо! Би ихчстэй. Хүүшээ. Энэ гэр орноо цэвэрлэхгүй яасан бэ хоёроо? Таныг хүлээгээд таныг ирэхээр чинь туслая гэж бодож суугаад тахгүй юу? Нэг чи яач түтэн 50 өгчдөг. За чи нэг хизээ өгдөг байсан. Өгнөө. Хэрэг байна чи 50 өгүүлээ чи. За. Хөө. Миний чавар гоё юм гэж үтсий. Энэ үү? Юу алтан манайд юм юу? Гэхдээ манайд нөгөө ах чинь л авч өгчээсэн. Ах уу? Түтэн 3 хоног өгч. 3 хоног л зээл. Үгүй чи нөгөө чихээсээ салгадаг байхгүй. За тэгвэл 50 гaaч би гарлаа. Хоёул хамт харъя. Чи ахта доод дэлгүүрээс нэг 2 гомшиг тамхи авч өчтгөө. Ширхгийн тамхи. За тэгье. Харин нэг чинь харин таагуураг байгаа тэр нэг юм хэлт юм уу гэж бодоод түр сууж байгаа шүү дээ. За За юу юм? юу ихчээ. Таагуур харин намайг зөвөр ойлгоорой. Ичээ. Таахныхоо зөвөр ойлгоорой. Ясмин их үү? Зүгээр үү? Би яахан зүгээр үү? Зүгээрээ. Ээж. Таахныхоо өнчин гэдгийг мэдэн шүү дээ. Би энэ амьдралтаа ганцхан таныг л ээжээ гэж товдож байсан. Одоо охин нэр амьдралаа боддөг. Миний араас нэг 2 жил гүйж байгаа нэг сайн залуу байх л та. Тэгээд хүн чинь явцсандаа тасдаг юм байна. Тэр хүнтэй харин амьдралаа бодд юм уу гэд. Даурцсан. Ариг чи юу ярьж байгааг мэдэж гин үү? Одоо ингээд ээжийг нохон бөлчих чи хаяа явахгүй чи. Чи ахаас хойш 2 3 жил ээжээр тэжээлгчээ чи ямар дураараа юм ярьдаг. Чи юу ярьж байгааг мэдэж гин үү? Наа амнаас чи ямар амархан унж байна. Явж байгаа бол манай гэрээс явж байгаа бол ах юм авч өгсөн наа нэг эмэг. Тэг үлдээ. Би тэр 50 цаас мас дийлхэ боллоо. Тэр болгон шүүп мөпийн үлдээгэрээ тэр чинь би дуруу хаяа гаргаж иж харж юм уу ахыгаа дурсдیں۔ Дурсан тэгэлгүй байдаг. Би тэр эмгийг харж дурсан ахын өдөр шүүпийг харж дурсан заяа. Тэр хэрэг Дуугаа бай. Та нар одоо мэддэг юм уу? Энэ хүний амьдралыг гар та нар. Ер нь та нар намайг хайрлж халамжиж гэр орон цэвэрлж хоол унд хийж өгч үтсэн юм уу та нар? үгүй. Тийм юм байхгүй. Өөртөө одоо л ялхаагаа зүгээр сууцгааж гин. Игчигээ зарчаал тэгээ сууцгааж идэг үсттэй та нар. Яв одоо та нар. Одоо өөртөө аваа явах цаг чинь болсон. Ер нь энэ хүний амьдралыг та нар ч мэддэг юм биш заа юу? Яв. Аль та нар яв. Юу. Өөртөө аваа явах цаг чинь болсон. Явцгаа аль яв. Яг одоо гар. Яв. Явлаа шүвтэй. Яв. Нас минь явсан. Истэгээ. Энгэрээс. Миний охин тэр хүн чинь хэр үе юм бэ? Айгуу сайн хүн үү? Сайн. Миний охин өгснээ ханаас хүчтэй.
үлдсэн амьдралаа үргэлжлүүлдэг чамтай юм хань. Миний охин сайн сайхан явуул ээж нь баярлна. Та тийг зөвшөөрч байгаа. Зөвшөөрлөө яа гэв. Миний охин чинь үнэхээр сайн бэр байсан. Бэрийнхээ үүргийг бол хангалттай гүйцэтгсэн. Миний охин хөрвнаар хийхээр бол ээж нь охиндоо туслана. Цаагаа яах вэ ээж? Танд ямар мөнгө байх вэ? Ээж нь бурхан болооч намайг нэг хуримтлалын газар ганс нээлгэж өгсөн. Ээж нь тэгээд тэнд өдөр 10,000 төгрөг гэдэг байсан. Тэгсэн чи харин тэр маань зөндөө их мөнгө. Миний санснаас илүү мөнгө өгсөн. Ээж нь охиндоо тэрийг зарцуулна. Ямар хуримтлал ээж? Мандал хуримтлал гэсэн. Тэгвэл аргагүй штэ ээжээ. Аргагүй. Манай хүмүүстийн орчин бас тэр хуримтлал дээр хуримтлал үүсгэжсэн байхгүй юу? Тэр чинь хүүн айгүй өндөр. Тэг хүүнээс хүү бодогдож явдаг байхгүй юу? Жишээ авч одоо танд ярьж өгөх юм бол та өдөрт 10,000 төгрөг ингээ хоримтлалтаа ингээ хийгээд нь штэ. 30 жилийн дараа тэр бум 700 сая төгрөг болж өссөн. Тэнгуут таны үндсэн хийсэн одоо мөнгө чинь 30 жилийн хугацаанд тэр бум 700 сая төгрөг болж өсдөг байхгүй юу? 30 жилд. Таны үндсэн 30 жилийн хугацаанд хадгалсан мөнгө чинь болохоор 109 сая төгрөг гэж. Тэгээд үлдэгдэл нь болохоор тэр бум 600 хүүгээс хүү бодогдоод үр өгөж илүү сайн өгдөг гэсэн үг байхгүй юу? Яасан сайхан газар үү тий. Харин тий. Тэгээд охин таны хоримтлуулсан мөнгөийг авахгүй юу? Миний зөвхөн зарцуулзаа. Үгүй ээж нь та хоёрыг л анх нээлэхэд та хоёрт зориулж яаж ирсэн, цуглуулж ирсэн. Одоо нэг нь байхгүй ч гэсэн ээж нь чамд зарцуулна. Чи ч миний охиноос өөрсгөө шүү дээ. Ер нь тэгээ хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй. Ээжээсээ битээ санаа зов. Ээж нь. Энийг магтан дуулж танаас магтаа сонсох хичээ. Төлөв тусгал хөөч нэж тэнгэрт мандаж явахыг хичээ. Таныг магтан дуулж танаас магтаа сонсох хичээ. Төлөв тусгал